Ер нь усын сургууль, хувийн сургуулиудын хамгийн том ялгаа нь юу бөгөөд эцэгчүүд сургуулаа сонгохдоо юуг нь хамгийн их чухалчилж энэ энийг л ингэ чеклээрэ гэсэн зүйл байгаа юу? Усын сургууль, хувийн сургуулийн ялгаа ганцхан зүйл дээр л байгаа. Тэр нь бол ерөөсөө энэ сайн багштаач биш те, сайхан сургуультаач биш, ерөөсөө л ангид сууж байгаа хүүхдийн тоо байгаа. Улсын сургуульд нь 300 мянган хүүхд яваад байгаа, хувийн сургуульд нь 50 мянган хүүхд яваад байгаа. Тэр дундаас яаж зөв сургуулаа сонгох вэ? 5 настай хүүхд одоо жишээлбэл сургууль сонгож байгаа эцэгхнэр бол юу харах вэ гэхлээр хүүхдээ л харах. Хүүхд чинь ямар төрлийн хүүхд юм бэ? Анхны сэтгэл нь хүүхд юу вэ гэхлээр би энд ирээд би хинч биш юм байна. Би юу ч чадахгүй байна. Миний хийж байгаа бүх юмыг буруу гэдэг. Хүүхдүүд төлөрч чадах байсан. Энэ дээр бид нар юу хийж чадах вэ гэхлээр хүчээр ном уншуулах. Тэрдээс хүчээр суулгах хэрэгтэй шүү дээ. Миний ойлгож байгаагаар болохоор одоо бид нар ингээл тэ 20-д 30-д хүмүүсийн зан төлөв аль эдийнэ бүр жоохон байхад нь ингээд тодорхой болчоо тэрнээс хойш нэг өөрчлөгдөхгүй гэж би ойлгоод байгаа байхгүй. Тэгэнгүүт нь зарим судалгаа харахаар орчин цагт болохоор хүүхдийн IQ-гаас илүүтэйгээр тухайн хүүхд өөрийгөө хэрэг хянаж удирдах чадах, сэтгэл хөдлөлөө ойлгох эдгээр ур чадрууд нь бага насны буюу одоо 6-аас 12 насны хооронд хамгийн чухал байдаг юм байна л да. Тэгээд өнөөдрийн сэдв болохоор илүү одоо яг бага ангийн хүүхдүүдийн боловсрол тэгээд цаашлаад ер нь эцэгчүүд юунд анхаарч явах хэрэгтэй вэ гэдгийг мэдэх талаар гүнзгий ярилцъя гэж бодоод байгаа. Тэгэхээр бага ангийн хүүхдүүдийн 6-аас 12 насны хүүхдүүдийн хувьд аль ур чадварыг ч юм уу тэ soft skill, hard skill мэдхгүй аль нь ер нь хамгийн чухал гэж үздэг вэ? Гоё асуулт байна. Эцэг эхнэр одоо манайх бага ангийн эсэл давангууд юу гэж ирдэг вэ гэхлээр танах ямар хөтөлбөртэй ингэж айгүйх асуудаг. Тэнгүүд нэг хүсэж байгаа хариулт нь болохоор одоо Cambridge, AP, IB ч юм нэг юм олон улсын хөтөлбөрийн нэр хэлэнгүүт тэр гоё болох гэдэг байгаа байхгүй юу? Мундаг сонсогддог. Гоё мэдгүй тэрийг юу гэдгийг нь бол хинч мэдэхгүй тий. Тэгсэн мөртлөө тийм юм сонсч юм бол гоё хөтөлбөртэй байна гэдэг хөөхтэй гэдэг. Тэнгүүд яг сэргээрээ бид нар эцэгнээс асууж байгаа. За та хүүхдээ 1-р ангитай одоо ямар чадруудтай болмоор байна? Тэ гурлаа одоо сууж агаад юун дээр энэ жил ажиллах вэ гэтэнгүүд за манай хүүхд те мэдээж нэг танин мэдэх cognitive skill-үүдийг ярина. Тэр нь болохоор те үсгээ үзэн таньж мэддэг олон уншиж бичиж сурна. За тэд нар бол ойлгомжтой. Тэрний дараагаас хамгийн их хэлдэг зүйл нь өөрийгөө чөлөөтэй илэрхийлэх. Тэгээд өөрийнхөө сэтгэл хөдлөлийг ялгаж таньдаг болох. За ингээд энэ хоёр юмыг бол ерөөсөө одоо сүүлийн үед маш их хүмүүс ярьж байгаа. Энэ айгүй чухал юм байна гэдгийг ойлгож байгаа. Тэгэхээр ингээд уулын тэрийг хүсэж байгаа мөртлөө ингээд Cambridge гэлчих юм бол за Cambridge дээр нь тэрийг сурчих байлгүй ч юм уу те. Тэр Cambridge хөтөлбөртөө тэрийг одоо яаж сурдгийг гэдгийг ингээд агуулгыг ингээд асуухгүйгээр ингээд ийм амар амархан байдлаар ингээд шийдэх гээд байгаа байхгүй те. Тэгэхээр бага боловсролж ялангуяа хүүхэд юу хийж сурдаг вэ гэхэлэр анх удаага одоо нийгэмшид сурч байгаа. Хамт олонтой болж турж байгаа, багшийг хүндэлж сурж байгаа, хажуу талынхаа хүүхдтэй зөв харьцаж сурж байгаа. За энэ нь бол ихний хамгийн том одоо хүний суурь сурах чадвар. Бид нар одоо нийгмийн амьтад учраас нийгэм дээрээ яаж байх вэ гэдэг нь бараг тэ цэцэрлэг болон 1-р анги 2-р анги дээр л тавигдана. Тэгэхээр ингээд анханасаа сургуульд орохдоо өөртөө ихтэй би бинийгээ хүндэлдэг ингээд ийм зөөлхөн эхэлчих юм бол цаашаага суур ингээд суугаас урцсан хамт олонтойгоо хайтайгаа харьцдаг ямар ч эвгүй байдалд орохгүй те ийм хүүхд болоод төсөх магадлал айгүй өндөр гэсэн үг. Хоёрт нь болохоор тэр сэтгэл хөдлөлийг таньж мэдэх. Энэ ингээд нөгөө нэг пирамидын дагуу бид нар айгүй нөгөө нэг гэгэрэлч хамгийн дээр нэдэж шүү дээ. Одоо суур хэрэгцээ одоо хоол ундаа хангасаар агаад хамгийн сүлд нь гэгэрэл гэж байна. Тэрэн шиг магадгүй сэтгэл хөдлөлөө удирж таних чинь нэлээд энэ пирамидын дээгүүр агаад байгаа зүйл байгаа байхгүй. Тэгэхээр тэрнийгсэндээ бас айгүй гоё яж магадгүй яа тэгэхээр дэлхийд даяараа бид нар сэтгэл хөдлөлийн талаар айгүй их ярьдаг болж байна. Сэтгэл зүйн талаар айгүй их сурах хэрэгтэй гэдгээ мэдэрдэг болж байна. Энэ зөвхөн Монголын биш ерөөсөө дэлхийд даяараа. Тэ одоо энэ AI хөгжиж байгаа цагт одоо хүн байх нь юу юм бэ гэхүүнд бид нар өөрсдийнхөө сэтгэл хөдлөлийг л ялгарч шүү дээ. AI-аас юугаар ялгарч байгаа юм гэхээр тэнд бол баахан код байгаа. Бид нар бол тэрийг мэдэрдэг. Тэгэхээр энэ мэдрэмжүүдээ ялгаж сурах нь одоо айгүй том маш сонирхолтой сэдв болж байна. Тэгэхээр энийг багаасаа мэдрээс урчих юм бол ялгаас урчих юм бол хүн өөрийгөө илэрхийлэхдээ айгүй ойлгомжтой илэрхийлнэ. За жишээлбэл ингээд бага ангийн хүүхдүүд дээр одоо өнгнүүд үздэг шүү дээ. Одоо улаан, улбар шар ногоон гэд тэр олгон дээрээ өнгийн одоо ямар мэдрэмж байгаагаа хэлнэ. За ууртай байна уу, гомдж гин үү те, happy байгаа мó гэж тэрийг хэлнэ. За ууртай юм шиг санагдаад байна гэдэг агуулгач явандаа уурн дотроо за гомдсон байна. Эсвэл ингээд жоохон
юу гэдгийг те чадахгүй байгаа та уцаарлаад байгаа юм байна. Эсвэл үнэхээр жихнээсээ ингээд уур хүрээд байгаа юм байна гэд гих мэтчлэн энэ улаанд хэсэг дотроо дахиад тав салдаг ч юм уу те. Тэгэхээр энэ болгоныг ингээд салгаж би ч уурлаад байгаа биш зүгээр би сая бодлогоо бодож чадаагүй байгаа учраас өөртөө жоохон ингээд уцаарлаад байгаа юм байна ч юм уу те. Энэ эмоцийг ялгаж чаддаг болчих юм бол хүн цаашдаа айгүй амархан эмоцудаа би уурлаагүй юм байна. Би жоохон хүнд гомдчиход байгаа юм байна. Би өөрийгөө илүү зөв илэрхийлж өстой байсан юм байна ч юм уу те. Тэгэхээр одоо айгүй сонирхолтой болоод байна л та сургуулиудын хөтөлбөр бидний сурах ёстой зүйлүүд энийг бас эцэг эхнэр давхар суралцаж явж байгаа. Тийм байна тий. Би бас нэг дөнгөж сайхан нэг ном уншиж байсан болохоор Brené Brown гэдэг нэг зохиогч ном байсан бохоггүй. Англи хэл дээр бол яг нийслэлүүдийн хувьд 87 сэтгэл хөдлөлгөнд байдаг гинэ. Тэр нь монгол хэл дээр одоо 100 бичлэх нь 50 бичлэх сайн мэдэхгүй байна. Тэнгүүд нь хамгийн гол нь энэ асуудал нь одоо миний уншсан ном томчуудын асуудал байгаа байхгүй. Томчууд өөрсдөө ерөөсөө сэтгэл хөдлөл мэдрэмжээ ингээд ялгаж чаддаггүй, нэрлэж чаддаггүй, хоорондын ялгааг нь анзаардаггүй учраас яагаад ийм зүйл болчихв? Тэгвэл одоо яах хэвээр хайчих хэвээр гэдгийг мэддэггүй юм байна чинь. Тэнгүүд нь тэр нь жоохон хүүхэд одоо ер нь өөрхөө сэтгэл хөдлөлөө таньж мэднэ их надад айгу хүндрэлтэй санагдаад байна л да. Ийм би өөрөө ч ингээд заримдаа тэр дотор төөрөгдөө ялгаж чадахгүй, юу болоод байгаа анзаарахгүй. Гой ингэж бодохоор айгу гэгээлэг байна шүү дээ. Одоо бидний одоо үе үеэрээ явсаар агаад одоо одоогийн үе дээр л бид нар сэтгэл хөдлөлийг ярьж эхэлж чинь гэсэн үг байхгүй юу? Магадгүй нөгөө generation Z-гээс эхлээд одоо би ямар мэдэрч чинь би өнөөдөр ажилдаа очимооргүй байна. Яагаад тэгэхээр миний сэтгэл зан нэг тийм таагүй байна гэдэг мэйл одоо дарга руугаа бичээд байна гэж байгаа шүү дээ. Бидний үед ч юм уу millennials-ийн үед ч бол тийм опшн байгаагаа ч мэдхгүй тэгэж одоо болохгүй гэж боддог ч гэсэн юм уу те. Тэнгүүт одоо яг гой эсэргээр айгуу гой нээлттэй болж байгааг нь шинж байна л та. Одоо жишээлбэл сая манаа нэг сурагч тгсэн гэж аахгүй юу. Гэртээ хараад ингээ ээж нь жоохон загсан юм байна л та. Чи ингээ энэ минийг хийгээч гэсэн чи өөдөөс нь хей ээж та надтай хайрын хэлээр ярина шүү. Тэнгүүд ээж жоохон гайхснаа юу илээд би за нэр айтаахан хэлж болох л байсан юм байна те жоохон айтаахан хэлхэл хэвээр байна. Тэнгүүд буцаад нөгөө эцэг их нь хүүхдээ хүмүүжүүлэх биш хүүхэд нь өөрөө нийгмээрээ ингээд ийм хэрэгцээнүүд одоо баг байгаагаа мэдрээд шүү дээ. Тэгээ тэрийгээ суралцаад буцаад эцэг ихтэй за хайрын хэлээр ярина шүү. Танайг загсан ч гэсэн ингэж муухай загинжлахгүй гэдэг хэл хязгаарыг тогтоогоод байгаа байхгүй. Тэгэхээр надад бол айгүй гоё одоо нийгэм айгу гоё гэгээлгээр л харддаг шүү дээ. Саяны хамгийн ихний нөгөө нэг хариултан дээр нь нийгэмших гэдэг шүү дээ. Хүүхэд нийгэмш ер нь яаж нийгэмшдэг ямар одоо процесс болдог гэсэн үг болгоон дотор нь. Хүүхд нөө 9 сарын 1-нд уйлдгийн шүү дээ. 6 наснууд чинь тий сургууль дээр очиод инээдтэй. Тэр яг айгу их стресстэй. Бид нар ч гэсэн ингээл одоо ямар ч нээж танихгүй нэг газар аваачаал. За одоо чи энд очиод ингээл өстой юм сураарай гэл нэг газар ингээл 100 хүнтэй тавьчих юм бол ингээл гайхах штэ би чи хэм блэ. Өдөөг хүртэл яа тэгэхээр гэр бүлтэй чи ингээ хамгийн одоо үнтэй одоо хамгийн гоё хүн болгоо өвөө эмээ аав ээж чинь чамайг хамгийн ихээр хайрладаг. Одоо чиний нэг жижигхэн ингээл гоё юм хэлэнгүүт чинь баяр хүргэе гэл одоо нэгсэндээ од гэрийнхээ од байсан штэ. Тэгсэн чинь сургуульд очингуудаа яадаг вэ гэхлээр багш нь бүх чимээгүй суу одоо тэр ялангуяа усын сургууль дээр бол 50 хүүхдийг чимээгүй суулгана гэдэг чинь бас асар хэцүү ажил те. Тэгэнгүүт ингээд нэгдүгээрт би яагаад ингээд хаана ирчвэ те гэдэг айгүй их стресс байдаг. Хоёрдугаарт би чинь нөгөө нэг амар мундаг од биш юм биштэй бүх хүүхдээ юм адилхан юм байна. Би бүх хүүхдтэй адилхан юм байна. Магадгүй би ингээд өсөг үзээд эхлэнгүү тэрийг ойлгохгүй очингууд би ч нөгөө амар мундаг хүүхд маань гэдэг ингээд юм өөрийгөө анх удаа ингээд юм харьцуулж эхэлдэг гэх юм уу. Тэгээд буцаад нөгөө нэг сургууль дээр явж байгаа зүйл маань тодорхой хэмжээний хөтөлбөртэй учраас буцаад тэрийг хэмжихийн тулд бидэнд нарт одоо тест байгаа тий. Тест авч эхэлдэг. Одоо стандарт ямар нэгэн байдлаар хүн болгон тодорхой хэмжээнд төвшин ахиж гинэ гэдгийг шалгаад байгаа учраас асар их хэмжээний стрессүүд ирж эхэлдэг. Гэх мэтчлэн хүүхэд анх удаага ер нь бол ийм өрсөлдөөнтэй газар ороод тэгээд ингээд нэг ийм би чинь нэр ингээл нэг юм нөгөө гэрийн од биш юм байна. Би чинь зүгээр ингээд бүх хүүхд надтай адилхан юм биш тэ гэдэг ингээд арай өөр зургаар ингээд өөрийгөө байрлуулж эхэлдэг гэсэн үг. Тэгэхээр бага ангийн боловсрал, нэгдүгээр ангийн боловсрал маш чухал. Тэгээд эцэгхийн оролцоо тэн дээр маш чухал. Эцэгхийн оролцоо тал дээр сая бас ихэнд хэлсэн чөлөөтэй өөрийгөө илэрхийлэх гэдэг чинь шүү дээ. Энэ яхахгүй айгу чухал зүйл л дээ. Би бол өөрийгөө чөлөөтэй бол илэрхийлж бол байгаагүй 10 жилдээ ингээд бодглохлоор
Тэгээ одоо арай сайжирсан ч магадгүй ихтэй сайн мэдэхгүй байна. За одоо ингээ эцэг их нар хараад за айл нэг сургуульд ингээ хүүхдээ явуулж штэ. Гэтэ ямар одоо баг 24 цаг одоо яг тэр сургуулийн орчинд дандаа хамт байх биш. Мэдэхгүй байгаа байхгүй яг тэр сургууль дотор нь юу болж байгаа. Гэхдээ ядаж гэртээ хүүхдтэйгээ яаж харьцаж хүүхдтэйгээ сэтгэл зүг нь ингээ дэмжээд эсвэл чөлөөтэй илэрхийлэх тэр орон зайг нь олох тэр боломж нь бол эцэг их нарт бүрэн байгаа гэж харж байна. Тэгэхээр эцэг их нар энэ дээр ер нь яаж анхаарад ярийн нөхцөл хүүхдтэйгээ тэр сайн ээжагийн хэлсэн шиг чөлөөтэй илэрхийлэх тэр одоо суурийг нь тавьж өгч чадах вэ? Одоо би чинь бас боловсролын салбар 6 жил ажиллажлаа. Тэгээд манай маш амжилттай явж байгаа хүүхдүүдийг харангуйч сайн эцэгтэй нь болцоход ойлгомжтой байдаг. Эцэгхийн уралдыг улиралдаа нэг удаа бид нар хийдэг. Тэгээд эцэгх нь ирж уулзж байгаа хүүхдүүдийг бид нар аягүй сайн мэдчихдэг. Эцэгх нь яа тэгэхээр тэр хүүхд магадгүй өөрийнхөө хэлэхгүй байгаа зүйлүүдийг эцэгх нь хэлж эхэлдэг те. Бид нар одоо жишээлбэл энэ дээрээ ингээд нэг сайн давталгаа хийж чадахгүй байгаамаа. Яах вэ? Би математикта муу байсан юм аа. Манай хүүхд дахиад муу байна уу ч юм ингээд эцэгх нар ирээд одоо хамтдаа л хөгжих гээд байгаа юм чинь аягүй үнэнчээр сургуультайгаа ингээд ажиллах юм бол бид нар илүү их мэдээлэлтэй болоод тэр хүүхдийг чинь ингээд илүү тойголж часрах гэдэг шүү дээ. Тэгэхээр тэр айгүй чухал одоо тэгээд муучсэн сайн ч хамаагүй хүүхдийнхаа эцэгхийн уртлууд дээр байн очих хэвээр өдөрлуудтай нь уулзах хэрэгтэй. Тэгээд өөр нэг зүйл нь болохоор ерөөсөө зарим эцэг нар яадаг вэ гэхээр ирээд за манай хүүхд ямар ч танаа зурдаг гэсэн. Бараг хэдгээр ангийн мэдхгүй те. За 6 дахь анги л гэхэд 6-гийн А юм уу Б юм уу мэдхгүй те. Тэгэхээр ингээд юм ямар ч сан 6 дахь анги ингээд гих мэтчлэн тэндээс ингээд маш анзаарахгүй юм шиг боловч зүйлүүд айгүй мэдрэгдэж байгаа байхгүй юу. Яа тэгэхээр тэр юу гэсэн үг вэ гэхээр гэртээ хараад би 6Б ангид сурдаг гэдгийг аавтайгаа яриаггүй эсвэл аав нь сонирхож асуугаагүй ч юм уу те. За эсвэл ингээд миний хамгийн одоо сайн найзууд би одоо энэ хоёр хүүхэдтэй хичээл тараад энэ давталгандаа явдгийг шүү эсвэл хамт бид нар энийг хийж байгаа шүү. Урлагийн үзлэг дээрээ би одоо тий ийм дуудуулж байгаа шүү гэдгийг мэдэхгүй эцэг эхнэр ингээ ирэх юм бол тэнд ингээд маш том зөрөө байгаа хгүй тэр хүүхд цаашдаа амжилттай явах гэхээр одоо юу гэдгийг тий дэмжлэг айгуу муу байна тэр хүүхд өөртөө итгэх итгэл нь бас айгуу муу байна. Тэгэхээр гэр бүл намайг тоохгүй байна. Тэгээ би өөрийгөө л энэ сургуулийнхаа орчинд болгох хэрэгтэй байна. Эсвэл ингээ би өөрийгөө л авч явах хэрэгтэй байна ч юм уу те багасаа ингээд асар их одоо энэ ачааг үүрхэн шүү дээ. Эсвэргээрээ манай хүүхнүүд тэмцээнд чи ороод 3-т орчихжээ те. Яаж нэгт орох вэ? Дараа жил юу хийх үү гэж байгаа эцэг эхнэр дараа жил тэр хүүхд амжилттай байдаг. Бас нэг одоо аюу олон эцэг эхнэрийн саа зовдөг асуудал нь болохоор дутуугийн комплекстэй өсгөчих үедээ. Ингээл уг нь ингээд аз жаргалтай ингээд яг хоо одоо карьерийн хувьд бол ингээ окей байж болгоцсон тэр хүн чинь эхлээд нэг зөв хүн байгаад өөртөө зөв хүн байгаад өөрийгөө авч яваад тэгээ ингээд юунд ч ингээд ялангуяа нэг хайраар тутамааргүй байна л гэд манайхаа айгүйх яриад байдаг юм л та. Гэхдээ нөгөө талдаа ажил ихтэй. Одоо бид нарын үедэр чинь одоо тэгэл найзуудаа харангуут нь аль аль нь л ингээд хамт давхар ажиллаа хийгээд хүүхдтэй нэг тэгэж маш сайн ингээд цаг гаргаж чадахгүй тийм мэр үед орж ирчээд байгаа юм санагдаад байгаа. Тэнгүүт нь сургуулийн нөхцөлд ер нь яг тэр дутуугийн комплекс гэдэг зүйлийг нь ялангуяа яг миний одоо BTT үедэр бол амар их өдөөдөг байсан байгаа байхгүй. Эргээд санангууд нь шууд нөгөө нэг дүнгийг нь ингээл нэгт орсон хүүхдүүдээс нь ахуулаад жагсаагаал багш нарын одоо хүүхдүүдийнх нь өмнө шууд хилээл тэнгүүт нөгөө хүүхдэн дутуугийн комплекс аваад илүү их одоо гэртээ хараад хичээл хийх ёстой ч юм шиг те. Тэгээ одоо ер нь орчин үеийн энэ боловсролын систем дээр сайн сургуулиуд тэрийг нь яаж шийддэг вэ? Ер нь бол зөвлөдөө ингээ стандарт тодорхой хэмжээний тестүүдээр хэмжих нь зөв. Тэр бол одоо ингээ байх ёстой зүйл. Тэрнээс гадна явандаа магадгүй юу болох вэ гэхлээр одоо гадны орнуудын жишээнүүд байгаад байхгүй. Зарим нь гэтэн чинь хувийн сургуулиудын жишээнүүд яадаг вэ гэхлээр за дунд сургууль дотроо ерөөсөө за би 5 дахь ангийн математик үзэж байгаа. Англи хэл маань болохоор 9 дугаар ангийн англи хэл дээр байгаа. За тэгэнгүүтээ өөр юу гэдгийг те энэ одоо байгалийн ухааныхаа хичээл дээр би 4 дугаар анги дээр явж байгаа ч юм уу гэдэг. Өөр левел дээр хүүхдийн одоо үнэхээр би математик дуртай бол тэрэндээ илүү гүнзгийрээд 1-2 анги төрүүлж явах боломжтой ч юм уу те. Тэгэнгүүт нийгмийн ухаандаа жоохон муугаад ах юм бол 4 дугаар ангийн нийгмийн ухаан дээр байна. Гэтэ би тэрийгээ ямар ч сан надаа энийгээ дуусгах дахиад нэг 3 жил байгаа. Тодорхой левел дээр би хүрэх ёстой гэдгийг ойлгоцсон. Тэгэд нэг ийм хандлага руу одоо бүр одоо зарим нэг одоо дэлхийн альтернатив сургуулиуд тэгж яваад байна. Тэгэхээр магадгүй одоо тий 20 жилийн дараа бид нэр team систем рүү очихыг үгүйсэхгүй. Өнөөдөр бид нар яаж байгаа гэхээр 6 наснууд ийм хийх ёстой. 7 наснууд ийм хөстэй гэдэг л стандартаар явж байгаа тий. Тэр нь бол яг одоогийн бидний байгаа хамгийн сайн систем л болчиход байна л та. Тэгэхээр манай сургуулийн хувьд болохоор яг саяны хэлсэн. За
бид нэр үндэсний зөв хөтөлбөрийн хийх ёстой юмнуудыг заавал хийн. Яа тэгэхээр энэ маш сайн агуулгатай одоо Cambridge хөтөлбөртөө бараг 80% үүсгэр болцсон манай үндэсний хөтөлбөр. Тэгэхээр маш сайн хөтөлбөр байхгүй юу? За энэ дээр нэмээд бид нэр юуг багцлж оржуулчих гээд байгаа юм бэ гэхээр буцаад нөгөө нэг за би одоо эмоцуудаа ялгаж чадж гин үү, өөрийгөө илэрхийлж чадж гин үү, дургуугаа хэлж чадж гин үү. Гэтэ дургуу байлаа гэд би ингээд юунд ч оролцохгүй биш те. Хамтаараа оролцох хэвээр project based, play based гэдэг байгаа юм чинь нөгөө хамт олонлог байх, нийгэмлэгээрээ ингээд ямар нэг юм хийж ард нь гарах те, тууштай байх. Бүтэн семестр чинь ингээд нэг project төсөл эхлүүлээ, тэрийгээ ингээд танилцуулах энэ төр гэдэг одоо нэг юм урт хугацааны тууштай хамтрал энэ төр гэх мэтчлэн одоо зүйлүүдийг нэмж өгöd байгаа байхгүй хөтөлбөр төрөө тэгснээрээ арай нэг юм сэтгэл зүйн хувь доктортой тайван тийм хүн болох гэдэг. Энэ академик тал нь болохоор хөтөлбөр бол ягсаа байх ёстой. Энийг одоо бид нар шууд аваал те хүснээ хий гэх юм бол бас болохгүй. Тэгэхээр дэлхийн тренд нь яагаад байгаа вэ гэхээр яг хүн өөрийнхөө ур чадвартай тохирсон байдлаар сурахаар байна. Их сургуулиудын ч гэсэн одоо чиг хандлагыг харахаар энэ тэнд очиод одоо дуртай хичээлүүдэд авдаг болсон. Бараг өөрөө одоо би ийм юмар гүнзгийрээд энэ олон цагийг аваад ингээл төгсөж юм уу те. Заавал диплом авахгүйгээр би энэ сургуульд ороод энэ 5 хичээлийг сурчий гэж ордог болсон. Жишээлбэл. Тэгэхээр тэнд яагаад вэ гэхээр дипломны араас ч юм уу ямар нэг юм сертификат авахынхаа хойноос биш илүү зүгээр ур чадваруудыг цуглуулах гэж сурдаг болсон. 10 жил ч гэсэн магадгүй яванда бид нар тодорхой хэмжээний ур чадваруудыг өгснөө тэднийг нь заавал одоо байчих юм бол зүгээр юм байна гэдэг стандартуудыг гаргаад хүүхдүүд тэгээ дуртай тэнцэнээсээ те илүү байгалийн шинжлэх ухааны тал руугаа л тэрлүүгээ нийгмийн ухааны тал руугаа л нийгмийн ухааны тал руугаа гүнзгийрэл төгсөх боломжтой юм шиг санагддээ штэ. Тийм үнэн баха. Би бас эргээ сансан чинь уусаа хүүхдүүд чинь нөгөө нэг яг сайн чаддаг зүйл гэж байдаг шүү. Одоо бодохоор математиктаа дуртай байсан мөртлөөсөө хим энтер дээр бол бүр ингээд тагийн таг байсан байхгүй юу. За ингэж чинь одоо 9 сарын 1 бас удахгүй боллоо юу л тэгэл болчихно тийм. Тэгээд манай бас ингээд эргэн тойрны найзуудын дийлэх нь одоо хүүхдүүдтэй нэгдүгээр ангид өгөхгүй сургууль ер нь хаана ингээд сонгох вэ бла благыг хайгаад явж байгаа байхгүй. Тэгээд нэг хоёр юм нэг хуваагддаг юм шиг. Зарим талдаа болонгууд нөгөө усын сургуулиуд нь илүү сайн гээд тэмцэнэ 30 40 жил ингээд ажилласан мундаг ардын багш нар байгаад л тэгээд ялангуяа бага ангийн хүүхдүүдийг тэнд хүчрэх юм бол ер нь илүү одоо юу гэдэг хатуужилтай ч юм мэдхгүй ер нь сайн талууд нь ингээд зөндөө байгаад тах шгаа. Нөгөө талдаа болохоор хувийн сургуульд орчих юм бол ер нь ингээд сайн тэрийг ингээд төгсөх юм бол гадагшаага сурах юм байна, Монголоос гарах юм байна гэсэн нэг хоёр үндэс байгаад байна. Ер нь усын сургууль, хувийн сургуулиудын хамгийн том ялгаа нь юу бөгөөд эцэгчүүд сургуулаа сонгохдоо юуг нь хамгийн их чухалжилж энэ энийг л ингээд чеклээрэ гэсэн зүйл байгаа юу. Би ингэж боддоо штэ. Усын сургууль, хувийн сургуулийн ялгаа ганцхан зүйл дээр л байгаа. Тэр нь бол ерөөсөө энэ сайн багштаач биш те, сайхан сургуультаач биш ерөөсөө л ангид сууж байгаа хүүхдийн тоо байгаа байхгүй. Улсын сургууль дээр бараг багадаа 50 40-40-өөс дээш. Ер нь бол хөвчлэн 50-аас дээш. Зарим тохиолдолд 60 хүүхд сууж байгаа гэж байгаа байхгүй. Хувийн сургуульд 20-25. Тэгэнгүүт энэ ямар ч хөтөлбөрийг аль нь очиод 60 хүүхдэд заасан 20 хүүхдэд заасан ялгаа шал өөр ахгүй тий. Тэгэхээр одоо энд гоё IB хөтөлбөрийг би 60 хүүхдэд нөгөө 1000 гоё багшчаа очиод заах уу заана сурах уу сурахгүй. Эсэргээр магадгүй манай гоё улсын сургуулийн багш маань ирээд энэ 20 хүүхдэд заадаг юмаа заахад бас чанартай сурах хгүй тий. Тэгэхээр магадгүй энэ юусоо л энэ capacity-гийн issue манай дээр байгаа даахгүй хүчин чадлын асуудал. Тэнгүүд энэ дээр айгуу сонирхолтой судалгаа гэх юм уу одоо байгаа судалгаач явахтай. Тоонууд нь яг ингэж гарч ирж байгаа. Одоо Улаанбаатарт Монгол улсад 1000 сургууль ингээ 900 эдэн сургуультай. Гоёор ярьчих 1000 сургуультай. 10 жилийн 1000 сургуультай. За үүний за 200 хотод байгаа. 200 хотод байгаа. Хувийн сургуулийн за нэг 200-аад бас хувийн сургууль байгаа. Үүний 150 хотод байгаа. Тэгэхээр хотод байгаа хувийн сургууль, улсын сургууль хоёрын тоо бараг цэцэн мөртлөө улсын сургуульд нь 300,000 хүүхд яваад байгаа, хувийн сургуульд нь 50,000 хүүхд яваад байгаа. Тэгэхээр энд 50,000 хүүхдийг энэ чинь өглөө 8-аас аваад 3 хүртэл айгүй гоё ингээд хувийн сургуулиуд гоё ингээд те арчилж чадж байгаа байхгүй. Тэгсэн чинь энэ 300,000 хүүхдийг яг адилхан бараг 200 сургуульд би яаж шингээх юм бэ? Хэдэн ээлжээр хийн гэсэн үг үү? Тэгэхээр
Тэгэхээр энд ингээд нэг 3 ээлж ирээд штэ өглөө 8-аас ороод 11:30-аас хараад 12-оос 3 хүртэл орол 3-4-өөс 7 хүртэл орол тэнд үнэхээр их ачаалтай тэгээд нөгөө 50-50-аар нь л орохгүй бол үнэхээр багтахгүй байгаа асуудал ерөөсөө л энэ сургуулийн хүртээмжгүй байдлын л асуудал юм шиг байна. За энийг засчих юм бол хэрвээ бид нар энд сургууль дээрээ 25 хүүхэд энд сургууль дээрээ 25 хүүхэд байх юм бол бид нар одоо шал өөр юм ярих байхгүй тий. Тэгэхээр нөгөө нэг хөтөлбөр сайн юм уу, багш нь сайн юм уу гэхээсээ илүү ямар ч улсын сургуулийн 1000 гоё багш байсан ч гэсэн 60 хүүхэдтэй ажиллана гэдэг бол үнэхээр хэцүү. Тэгэхээр тэрийг үнэхээр бишрэх хэрэгтэй. Бүх улсын сургуулийнхаа багш нартай бол үнэхээр баярлж авах хэрэгтэй эцэг их нартай. Бид нар өөрсдийнхөө ганц 2 хүүхдийг 2 өдөр хараад тэг яадаг гэлээ. Тэнд 60 хүүхдийг арчлаад аль болох тэнд чинь бас юм сурах гад те хүүе чи жимээгүй ээж за энд нэг ингээд хүүе гэж л ингээд 40 минут өнгөрнө. Тэрийг ингээд 3 удаагийн давтамжтай хийн гэдэг бол үнэхээр бас бахархмаар ажиллахгүй. Тэгэхээр хүн угаасаа сэтгэлтэй хүн л багш болдог. Тэгэж бодохоор энэ бол ерөөсөө тооны асуудал одоо шиг санагддаг тийм. Асар том ялгаа. Дэлхий дээр нийт 10.5 сая метр куб унтны зориулалтын ус бий. Хэдий юмч үүний ердөө нэгээс бага хувийг уухад тохиромжтой эрдэсчсэн гүний ус эзэлдэг. Монгол орны тайга Хангаан нурууны гүний ус нь олон зуун жилийн хурдхамдас чулуулгийн давхаргаар дамжин эрдэсчиж өөрийн өвөрмөц зөөлөн антыг бий болгодог. Байгаль ихийн хөвлөд бүрдсэн эрдэсийн тэнцвэр тусыг байгалаар нь танд зориулан савлав. Тайхын совд дотоод тэнцвэрийн их хундраг. За аль нэгийг сонгочлоо гэж бодъё. За би одоо хүүхдээ хувийнхлаа явуулна. За аль улсынхын руу явуулна. Тэр нэгээд окей болцсон. За тэр дундаасаа яаж зөв сургуулаа сонгох вэ? Энд ч одоо хамгийн том толгойн өвчин байгаа шүү дээ. Аха. Нөгөө хүүхд чинь ингээ цаанаасаа 3 нас хүртлээр ер нь тархиных нь хөгжлийн 90% нь ингээд төгжсөн байдаг. За тэгэнгүүт хүүхд 3 нас хүртлээр 500 г одоо тархитай яж аваад 2.5 кг хүртэл ингээд тархитай болчтой юм байна л та. Бид нар том хүн баг ингээд 3 кг ч юм уу те. Ер нь бол ингээд тархины хөгжил маш их нейронууд 3 нас хүртэл хөгжсөн байдаг. Тэгээ тэнд 3 нас хүртэл хүн сониуч байх, юунд дуртай байх, за ямар зүйлд буцаагаад реакц үзүүлдэг те. Бүх зүйлүүдээ ер нь бол 3 нас хүртэл ингээд очин болцсон. Хүүхд ингээд нэг юм хөв хүн болцсон гэсэн үг байхгүй юу? За тэрний дараагаар сургуульд ороод за буцаад харин би энэ олонний дунд яаж нөгөө реакт хийх үү гэдгээ сурж байгаа гэсэн үг бол ер нь бол сошиал одоо энэ ёс зүй этик гэдэг нийгэмших этик гэдэг юмыг л сураад байна шүү дээ. Нэмхэн яг бид нар юм хөтөлбөрүүд өгөөд энийг сургаж байгаа учраас давхар сурж байгаа. Тэгэхээр 5 настай хүүхд одоо жишээлбэл сургууль сонгож байгаа эцэг эхнэр бол юу харах вэ гэхлээр хүүхдээ л харна. Хүүхд чинь ямар төрлийн хүүхд юм бэ? Манай хүүхд амар сайн одоо бүжиглээл дуулаад маш их хөдөлгөөнтэй ийм хүүхдийг би аваачаал математикийн гүнзгий сургуульд 1-р ангид нь пад гэж өгөх юм бол хүүхд дургу болно. Яа тэгэхээр тэр хүүхд чинь дуртай өгөгдөл нь хөдөлгөөнөөр бие илэрхийлдэг хүүхд байгаа байхгүй тий. Тэр хүүхдийг тэр орон зайг нь өгөөд магадгүй жоохон тэр спортлог сургуулиуд байгаа шүү дээ. Тэнд нь явуулаад тэр хүүхд өөрийгөө олоод дуртай болоод эсвэл дургу болоод ингэхт нь бас сургууль сэлж болох ч юм уу тий. Арай ингээд зөөлөхнөр л газардуулах хэрэгтэй. Тэгэхгүй ингээд манай хүүхд хөдөлгөөнтэй уучраас гээд яг эсрэгээр эцэг эхнэр ч аваачаад суулгадаг сургууль суулгана гэл ингээл амар одоо гүнзгий сургууль аваачаад тавьчихдаг тий. Тэгэнгүүт анхны сэтгэл нь хүүхд юу вэ гэхэлэр би энд ирээд би хинч биш юм байна. Би юу ч чадахгүй юм байна. Миний хийж байгаа бүх юмыг буруу гэдэг байна. Тэгэхээр ингээд буцаад ингээд тотгошоогоо ороод за нэг багш асуугангууд нь хариулах хэрэгтэй байна. Хариултыг ингээд тэр их гой зүйл өгөгдсөн одоо хүний юм гой өгөгдлээ шүү дээ. Өгөгдлийг ингээд бид нар ингээд дарж болохгүй гэх юм уу. Тэгэхээр яг эсэргээрээ өгөгдсөн өгөлтээр нь жоох услаад явчих юм бол тэр хүн угаасаа цэцэглэл гоё болол явна. Тэгэхээр тэр өгөгдлийг л эцэг их одоо анзаарах хэрэгтэй. Хүүхдээ л анзаарах хэрэгтэй. Хүүхд маань ямар хөө төрлийн хүүхдээ нь миний бас нэг хоёр дахь маш зөв зүйл бол ерөөсөө миний орчин одоо гэртээ минь ойрхон 5 сургууль руу очиж үзэх хэрэгтэй. Тэгэхгүй одоо яармагт байдаг хүн хотын төв рүү хүүхдээ шилжүүлэх юм бол хэрвээ өдөр болгон наашаа жаашаа 4 цаг явах юм бол тэр ямар ч гоё сургууль байсан тэр хүүхдийн стресс сургуульдаа дуртай байх байдал те бүх зүйл одоо ингээд нуурах үзүүлэлттэй гэсэн үг. Тэр хүүхдийн нийгэмшиг ёстой байсан 4 цагийг зүгээр төвжилт өнгөрөөчихсөн гэсэн үг шүү дээ. Тийм тэр бол маш том стресс. Тэгэхээр ийм зүйлүүдийг байлгахгүйгээр нэгдүгээр за хүүхд маань ямар өгөгдөлтэй хүүхдээ тэрийг нь дэмжсэн байдлаар дэмжээд
ялангуяа хүүхд сургуультай дуртай болоод өөртөө итгэлтэй болох тусмаа бусад ур чадваруудыг маш урд сурдаг. Өөртөө итгэлтэй хүүхд дараагийн юмнуудтай сурахтаа суралцах тэр одоо switch одоо тэг хурд маш өндөр байдаг байхгүй. Тэгэхгүй ингээл яг эсрэгээр нь за энийг л гэдэг аваад ирэх юм бол улам удаашрал, улам дургу болоод улам өөр зүйл сурах гэхээр ингээл ялархаал тийм болдог. Тэгэхээр нэгдүгээр хүүхдээ харна, хоёрдугаар миний гэртээ ойрхон 5 сургуулийг очиж үзнэ. Улсын юм байна уу, хувийн байна уу хамаагүй бүгдэн дээр нь очиод ялгаанууд нь юу байна, хандлагууд нь ямар байна те багш нар нь юу гэж ингээд ер нь эцэг их маш сайн оролцоотой байж иж л хэдүүлээ дараагийнхаа одоо бийг гоё байлгана, чадвартай мундаг иргэдэг бүтээн. Тэнгүүд нь сая нөгөө нэг Кембрижийн хөтөлбөр энэ төр гэл хоёлаа сая хальт ярьлаа шүү дээ. Тэгээд би яг боловсрын салбарын хүн биш болохоор сайн мэдэхгүй байгаадсан. Зөвхөн миний сонсч байсан айгу олон зүйл нь юу юм бэ гэвэл Cambridge бла 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 тэр чинь одоо Монголын юм бол биш байгаа шүү дээ. Монголд тохирсон нэг тийм Монгол хүүхдэд ч юм уу айл эсвэл Монголын нийгэм гэдэг чинь шал өөр нөхцөл байдал байгаа болохоор тэнд нь таарсан хөтөлбөр айл эсвэл одоо сургалтын систем ер нь хүмүүжүүлэх арга гэж байгаа гэж бодоод байгаа байхгүй юу? Энэ дээр ер нь юу гэж бодож байна? Тэглгүй яах вэ? Тий, үндэсний цөм хөтөлбөр бол одоо бидний одоо уртаа барьдаг документ те. Энэ хөтөлбөрөөр явах нь би лав одоо баг сургууль дээр бол айгүй зүг гэж үздэг. Яа тэгэхээр хүн багаасаа яг ийм нэг хайгаад байгаа байхгүй те. Би хэн блэ гэдгийг одоо хайгаад байна шүү дээ. Би гэрээсээ гараад хэн блэ гэдгийг хайгаад байгаа үед нь за анги хамт олон гэж ийм зүйл хийдэг юм аа, хураг шиг гэж ийм зүйл хийдэг юм аа те. Яг одоо бүгдээрээ төрийн дуулал гэж ийм зүйл хийдэг юм аа гэд ингээд түүхнийг юм одоо те бүх зүйлүүдийг ингээ ороод эхлэхээр хүүхд айгүй сонирхолтой байдаг. Монгол улс юм байдаг юм байна, Филиппин юм байдаг юм байна, Америк юм байдаг юм байна гэд ингээд улсын талаар бид нар ярьж эхэлдэг те. Тэгээд бидний өвөрмөц онцлог юу юм бэ гэл ингээд энэ таниулах зүйл болгон ч баг насан дээрээ тэгээд цөм хөтөлбөрөөрөө явчих юм бол хүүхд буцаагаад одоо нэг юм сэтгэлд нь нэг юм үлдэх гээд шүү дээ. Тэр зүйл ингээд буцаад нөгөө нэг одоо гацлах гэх юм уу, гацлах зүйлтэй хайгуу зүг байдаг. Яа тэгэхээр одоо орчин үед маш их хүмүүс ингээд нөгөө globalization гэж яриад гэргүү болцсон те бүгд ингээд дэлхийн иргэн гэж яриад байдаг. Гэхдээ буцаад эцсийн дүндээ хүн юун дээр одоо урт удаа аз жаргалтай амьдрах хамгийн том индекс юу гэдэг вэ гэхээр community гэдэг. Community буюу чиний одоо нэг нийгмийн бүлэглэлтэй таньдаг хүмүүс чинь хаана энэ чи тэнцэнэ аз жаргалтай байдаг бол урт удаа насалдаг. Тэгэнгүүт буцаад бид нар тэр одоо зүйлийг хаанаас хайдаг вэ гэхээр нэгдүгээрт их орноо сайдаг ч юм уу те. Тэгэхээр тэр одоо их орн гэдэг бол яг тэр нийгэм гэдэг бүлэг дээр хамгийн том бидний identity болоод байна л та. Тэгэхээр тэрийг нэг багт нь ингээд нэг хүч юм бол тэр хүүхд чинь буцаад мэдээж гоё ингээд дэлхийн иргэн болоо явсан ч гэсэн нэг сэтгэлийн гүнд за нэг юм байдаг шүүгээ мэдсэн байх айгуу чухал юм шиг санагддаг шүү дээ. Дал хумсарт байх те. Яг тухайынхаа үйл явц би бол юу ч санахгүй байгаа ч гэсэн уусаал тэгэл нийлэн мэдсэн ч том болоо Монголд хайртай хүн болцсон байна гэхэлэр. Одоо тэгээд айгуу хөрх юу байдаг шүү дээ нэг хүүхдүүдийг чулуу те Монголд одоо энэ чулуу энэ их орны чулуу те ингээд чулууны түүх гэл ингээд. Тэгэл бүгдийг ингээд гоё ингээд тайлбарлаж өгдөг ч юм уу те. Тэнгүүд одоо салхи Монгол салхи гэл ингээд бүх юм ингээд амар сонирхолтой байдаг. Бүх зүйлийг хичээл болгож болдог. Ялангуяа бага анги дээр юм сониуч гэж зан маш ихтэй үе дээр нь одоо байгаль баг хүн гэдэг хичээлийг үндэсний хөтөлбөр дээр маш гоё агуулгаар заадаг. Nice. Одоо бас нэг асуумаар санагдсан зүйл нь болохоор яг би нэг өөр бас нэг төвшөнтэй ярьж байсан. Чи яагаад ер нь хүн ингэж байгальд алхах ёстой гэж бодож байна гэж нэг хүн надаас асуусан байхгүй. Тэгэл би дотроо нэг байгальтай холбогдсон нь ингээл стресс ингээ багасдаг бла бла энэ тэрхээ бахан шинжлэх ухааны юмнууд ингээ бодоод явж байсан чинь тэр хүн юу гэж хэлсэн бэ гэвэл хүн болохоор нар байгалийн амтан болохоор угаасаа байгальд гараад одоо агаар салхитай газар гой зүлэгтэй газар ч юм уу уулаттай газар маш гоё тайвшруулан яваад тэндээлээ нэг бүх болох хэвээр процесс нь болдог гэд. Тэгээд одоо яг нэг хүүхдийн сургуулиудыг харахаар за жишээлбэл миний төгссөн сургуулаа хашаалагдсан байсан ямар ч ногоон зүйл юм тийм зүйл юу ч байхгүй. Тэгэл яхаарахгүй нэг тийм ханамт төр өрөөлгцэн мэдрэмж авал хичээлдээ явдаг байсан юм шиг байгаа юм. Тэгэхээр яг энэ нэг буцаад байгаль руугаа гарыг те нэг тренд яваад байгаа гэдэг ээж сая хэлсэн шүү дээ. Одоо юу эхлэхээс өмнө тэгэхээр тэр талаараа дэлгэрэнгүй яриад өгөөч. Тий.
Нөгөө AI хөгжсөн үед гэл бүх яриа тэгж эхэлдэг болсон тий. AI хөгжиж байгаа үед бидний ялгарл яхаа аргагүй нөгөө нэг хүн байх гэдэг нь юу юм бэ? Нэгдүгээр маш олон эмоц мэдрэмжүүдийг бид нар агуулдаг учраас тэр мэдрэмжүүдийг таньж мэдэх гэж ярьсан. Хоёрдугаарт юу байгаад байна гэхэлэр бид нар энэ одоо зүйлүүдийг өрсөв байгальтайгаа ойрхон байж илүү одоо мэдрэх илүү өөрийгөө энэ технологиос холдуулж одоо байгаа зүйл гэх юм уу? Тэрнээс биш бид нар одоо бүх зүйл одоо яг компьютерчсан, электрончсан, гар утасцсан энэ үедэр байгаль дээр очихоор яг тань түрний хэлсэн нэг юм гоё тайвшруулыг авдаг те. Яг ингээд байгальтайгаа би нэг юм байна гэдэг мэдрэмжийг ингээд авч эхэлдэг. Тэгээд одоо бүр ингээд сонирхолтой нөө Финландыг бид нар ч одоо айгүйх ярьдаг штеп боловсролын систем дээр. Финландын боловсролын систем яадаг вэ гэхээр маш хүйтэн гэхдээ өдөр болгон хүүхдүүд гардаг. Өдөр болгон тэр нэг жоохон хүүхдүүд хүртэл үдээсээ үдээд ингээд гардаг. Одоо манай сургууль дээр өдөр болгон гарна гэхээр эцэгнэр өвөл гэдэг байгаа байхгүй. Тийм ээ өвөл гингүүт. Амар хөтөн биш үү гэдэггүй ингээ гарах хэвээр 5 минут 10 минут чамаагүй гараад гарах гэж тэр чинь нэг хувцас өмсөх гэж 10 минут за гараад нэг 10 минут буцаж ороод ирээд ингээд нэг 30 минут болж байгаа ч гэсэндээ тэр үйл явц одоо маш чухал байхгүй юу? Тэрийг дадал болгоно гэдэг нь айгүй чухал. Тэгээд гадаа гараад буцаж орж ирэхэд хүүхдүүд маш их ингээд юм тайвширсан байдаг. Тэгээд бид нар энергийг одоо энэ их одоо маш олон мэдээлэл авч байгаа одоо энэ энергийн солилцоо явж байгаа. Энийг гадаа гараад буцаад ороод ирэхэд маш айгүй гоё рефрештэй, айгүй гоё ирүүл болцсон байдаг ч юм уу. Энэ бол ингээд угаасаа батлагдсан зүйл байгаа байхгүй. Тэгэнгүүт цаашдаа нөгөө Финланд чи яаж ийнэ гэсэн чинь одоо энэ хөтөлбөр дээрээ нэмээд гадаа тоглох цагаа ийм одоо шалбааганд те одоо энэ цементүүдэд хуулж аавна те плейграунд буюу энэ тоглоомын орчин байхгүй болгоод жихнээсээ зүгээр ийм цасан дээр, шорон дээр, чулуун дээр гүйлгэнэ гэдээ болж байгаа байхгүй тий. Бид нар болохоор ингээл гадаа тоглоулна гэхээр за тоглоомын талбай бэлтэх хэрэгтэй нэгдүгээрт. Эсвэл ингээ гүйлэгдэх юм чи ямар ч нэг зүйлийг дэвсчих юм гэж бодоод байгаа шүү дээ. Тэнгүүд яг эсэргээрээ бүр ингээ тренд нь бүр яг илүү яг байгаль дотроо байх юм байна гэдэг рүү ороод ирж байгаа. Тэр айгүй гоё сонирхолтой. Ингээд бодонгууд бас тэр одоо хотчоод байна те үнэхээр хотчоод байна. Саяны ярьсан одоо Улаанбаатарт байгаа 200 сургууль гэдэг ч юм уу те. Тэгэхэд бид нар ингээд энэ ч 300 400 мянган хүүхдийг тэнд сурах гэдэг нь гэхээр үнэхээр л боломжгүй асуудал байна л та те. Ямар ч зай орондоо байхгүй те. Тэгэхээр уул нь бол эсрэгээр бид нар чинь маш гоё уужуу тайван байгальтай байгаа улсууд байгаа те. Тэгэхээр тэрнтэйгээ яаж ойрхон байх вэ гэдэг бас багаар л хийгээд явах хэрэгтэй зүйлүүд баг. Тэгээд энэ дээр ингээд нэг ямар нэгэн жишг гарч ирэх хэрэгтэй. Түүчилэх хэрэгтэй. За ийм програмаар явсан чинь хүүхдүүд одоо илүү сайн сураад байна ч илүү тайван байгаад байна. Илүү ингээд би биндээ тусалдаг, илүү инэрэнгүү ийм хүүхдүүд төлөвшөөд байна гэдэг зүйлэг гаргахад одоо манай партнер хоёр одоо нэг юм хүнлэг сургууль гэдээ яваад байгаа шүү дээ. Тэр нь байгаль тоглоулдаг, тэ унтуулдаг, гадаа гаргадаг. За тэгээд хөтөлбөрүүдэд хийдэг гэд. Энд ч магадгүй 5 жилийн дараа, 10 жилийн дараа ялгаа гарч ийнө гэдгийг батлах гэдэг гэсэн үг. Зөв хүнлэг гэж байна. Тэгээд сургуулийн нэр нь угаасаа kind гэж байгаа шүү дээ. Kind ягаад одоо тийм нэр өгсөн бэ? Ер нь угаасаа учиршилтан байгаа л. Тий, ерөөсөө маш олон зүйлүүдийг бодсон л доо. Сургуульд бид нар яг юу сурах гэдэг, эцсийн бүтээгдэхүүн яг юу авах гэдэг. Тэгээ 12 жил ингээд явуулж байгаад яг юу хүсэж байгаа юм бэ гингүүт нь л ихэнх тохиолдолд хүмүүс за зөв хүн гэж хариулдаг. Зөв хүн болгомоор байна. Тэ. Тэнгүүд зөв хүн чинь заавал сургуулиар баг явах хэрэгтэй мөн чинь баг гэрийнхээ орчинд ч гэсэн зөв хүн болоод төлөвчж болно шүү дээ. Тэгэнгүүт яг сургуулиас юу хүсэж байгаа юм бэ гэхлээр зөв хүн, хүнлэг хүн энэ төр гэдэг нь болохоор ерөөсөө ийм нийгэмдээ ээлтэй хүн юм байна. Нийгэмдээ ээлтэй гэдгийг нь яаж тодорхойлоод байгаа гэхээр нэг хүнлэг гэдгийн үгийнхаа тодорхойлолтоор тэр нь болохоор одоо бусдад инэрэнгүү ханддаг, одоо нийгэм чинь айгу хэцүү болоод байгаа үед одоо бусдад ийм инэрэнгүү ханддаг хүн өөрөө өөртөө бас маш инэрэнгүү байдаг. Тэгэхээр ингээд нэг юм тайван инэрэнгүү ингээд нэг эмоцоо удирдах сарсан ийм л хүнийг төлөвшүүлээ гэж боддог байгаа манай алсын хараа. Тийм. Тэгэхээр ерөөсөө энэ үгийг сонгосон. За суур чанар бид нар нэг юм тэ ямар ч тохиолдолд ингээд байж идэг түн. Үнийг л бүтээе гэж боддог. Тэгэхээр тэрний тулд бид нар саяны ярьсан нөгөө тэнцвэртэй баланстай байх айгуу чухал.
шууд нүдэл ингээл 8 цаг суулгаад 45 минут ямар ч засварлагаагүй явуулаад ах юм бол буцаад нөгөө тэнцвэртэй сэтгэл зүй хөвчгөө гэдэг асуудал. Хөгчин тэгэл сургууль дээр амар стресстэй байж байгаа л гэртээ очиод дахиад эцэгхээр стресстүүлээд тэгээд уусаа явж гарах боломжгүй тийм зүйл аюу харагдаад тий. Яг энэ жоохон далийн асуулт байж магадгүй. Гэхдээ нөгөө хүмүүсийн эцэг их нарын хамгийн их нэг санаа зовдөг асуудал нь болохоор сууж сурахгүй байна. Одоо англиар болохоор ADHD. Одоо анхаарал сарних ингэгч гэх юм уу тий. Ер нь аюу түгээмэл ч тий. Тэгээд ялангуяа орчин цагт ингээд одоо эцэг их нарны хүүхдэд ингээд уцаа өчтдөг ч юм уу. Телевизэр дээр ингээд YouTube тавьчихдаг ч юм уу. Тэгэж хүмүүжлээд байна. Тэгээд тэр явах тусмаа ер нь угаасаа бид нарын анхаарлаа төвлөрүүлэх тэр цаг хугацаа ингээд улам бага болоод тэгээд яваад байна л та. Энэ ер нь асуудал мөн үү ер нь маш том асуудал. Одоо 3 жилийн өмнөхөөс ч юм уу энэ жилийн эсэлтийг харангуут те хүүхдүүд төвлөрч чадгаа байцсан. Ерөөсөө төвлөрч чадаж сууж байгаа хүүхдүүд маш цөөхөн болцсон. Тэгэнгүүт чинь ингээд юу харлаж байна вэ гэхээр ерөөсөө технологи бидний өдөр тутмын амьдралд одоо энэ анхаарлыг те 5 секунд ч биш бүр ингээд миллисекундын зайтай хүүхдийн анхаарлыг одоо ингээд булаацалддаг маш их олон одоо YouTube бид нар үзүүлж байна те. Тэр үед тэрнтэй буцаад сургууль дээр бид нар цаасан дээр за одоо хэдүүлээ энийг үзийг өрсөлдөх ямар ч боломжгүй байхгүй те. Тэгэхээр тэр эцэгхийн асуудал, сургуулийн асуудал ерөөсөө энэ дэлхийд хаятны асуудал ч байгаа байхгүй. Бид нар хүүхдүүд угаасаа дэлгэцээс бүгдээрээ хамааралтай байгаа. Гүнзгий хамааралтай болох тусмаа хүүхдүүдийн анхаарал одоо ADHD гэж яриад байгаа зүйлүүд илүү өндөр байгаад байгаа тий. Тэгэхээр ийм хүүхдүүд маш их одоо байгаа. Ерөөсөө л магадгүй явандаа энэ нь болоод ерийн зүйл болох юм шиг санагдаж байгаа байхгүй. Хүн болгоно л ADHD-тэй болох юм шиг харагдчихэв тий. Хэрвээ энэ одоо хурдцаараа яваад ах юм бол яа тэгэхээр бид нар өөрсдөө баг магадгүй ADHD-тэй болох ч аахгүй тий. Ингээл одоо тэгсэн дээр ерөөс юу үзэж байгаа мэдэхгүй ингэдэг тий. Тэгэхээр хүүхдүүдийн тарих бүр тэрнээс илүү болцсон байгаа. Энэ дээр бид нар юу хийж чадах вэ гэхээр хүчээр ном унших. Эрдэс хүчээр суулгах хэрэгтэй шүү дээ. За тэгэнгүүт манай хөтөлбөр дээр яаж байгаа гэхээр хичээл эхлэх өмнө 15 минут яг хүчээр ном уншиж байгаа. Заавал унших хэрэгтэй. Ангид бас хамгийн сайн практис бол юу н дунд бол ахлах ангийн хүүхдүүд бол ингээд нэг багшийнхаа ширээний хажууд одоо нэгээс төртөл дугаарлаа туцнуудаа ингээ хийчих хэрэгтэй. Хичээл эхлэхээс өмнө ч юм уу те. Багангийн хүүхдүүдэд угаасаа уцсуугүй тэрэггүй. Энд чинь сургууль дээр уцсгүй орчин байж ээж нөгөө аль болох тэрнээс чинь бид нар холдуулаад илүү төвлөрч суулгах дээр нь суулгах гэдэг те. Тэгээд номнууд одоо дээр үеих шиг ийм зузаан номнууд бид нар уншихгаагүй юм 10 удастай нөгөө нэг картунтай өрсөлдөж болох ууц номнуудыг уншуулж эхэлж байгаа гэсэн үг. Тэгэхгүй бол угаасаа хүүхд уншгаа хэлсэн те. Гэх мэтчлэн одоо энэ номны хөгжил хүртэл ингээд өсөггүй баахан зурагтай номнууд гэдэг ч юм уу техний ээлжинд. Тэгээ багаар одоо үгнүүдийнх нь тоон ихсдэг, өгүүлбүүдийнх нь утга арай гүнзгийрдэг гэх мэтчлэн ингээд бид нар одоо дэлгэцтэй өрсөлдөж боловсролын систем амьдарч байна те. Зөв. Тэгвэл одоо ингээд асууч. Гэрийн нөхцөлд. За яг ээжа гэдэг хүн ээжа гэдэг ээжээ хувьд одоо ингээд хүүхд ингээд том болно шүү дээ уцахгүй. Тэнгүүт нь бид нарын нөгөө нэг айгүйх хариултгүй нэг тийм асуулт маань болохоор хэдэн наснаас нь ер нь энэ утас технологитой танилцуулах ёстой юм. Тэ ангийн хүүхдүүд нэг ашиглаад байгаа татсан. Тэнгүүд нь нөгөө өөрийнх нь хүүхд нэг ашиглахгүй байгаад хахаар ингээ хоцрогдоод ингээ баг бүлэдүүлэх юм уу те. Тэрхүүсээ санаа зовнод байгаа байхгүй. Тэгэхээр ээж яг өөрөө ээж гэдэг үний үнцөөс ер нь яах чинь тал дээр. Би ч гэсэн нөгөө нэг жирэмсэн байхдаа хүүхдтэй YouTube үзүүлэхгүй л гэж боддог гэсэн те. Тэгэл одоо манай хүүхд 2 хүрэх чинь тэгэл тодорхой хэмжээний бит 2 өдөрт нэг 10 минут хэдэн минут ч юм уу YouTube үзэхээс өөр аргагүй болж байгаа. Тэр бол одоо ингээд тэрэнгүүрээ дамжуулаад бас юмнууд сураад байна. Тэгээд угаасаа энэ тэгэхээр тэрийг бол одоо би нэг зөв буруу гэдэг тэн дээр бол шийдвэр байхгүй. Зөв буруу гэдэг шийдвэр байхгүй. Хүн болгон хамгийн сайнаараа хичээж байгаа. Гэхдээ хойшлуулах тусмаа сайн. Тэр бол угаасаа одоо бүр баримттай, баталгаатай болсон зүйл аль болох энэ технологийн хамаарлыг хойшлуулах тусмаа зөв. Эхний ээлжинд бид нар за хүнтэй харьцаж сурах, эсвэл ном уншаад тэрийг ойлгоод буцаад өөрийгөө илэрхийлж сурах. Манай Монголд одоо жишээлбэл хамгийн муу одоо үзүүлэлт дээр юу гэдэг вэ гэхээр уншсан зүйлээ буцаж ярьж чаддаг. Reading skill, critical thinking skill хамгийн муу. Тэр нь хамгийн муу гэдэг нь уучлаарай юу шүү за. Бусад
одоо үзүүлэлтээс харахад тэр үзүүлэлт маань хамгийн муу байгаа. Тэгээд тэр нь юу гэсэн үг гэхээр бид нар ерөөсөө юм уншаад тэрийгэ буцаж хоорондоо ярьдаггүй болсууд байгаа. Ихэнх тохиолдолд за энийг уншицгаая. Тэгэл тест авчдаг. Эсвэл ингээл ойлгосноо ингээл мэдгүй ойлгосон ч юм ойлгоо. Ерөөсөө ярилцдаггүй. Тэгэнгүүт эсэргээрээ бусад улс орны систем яадаг гэхлээр юм уншичаад хоорондоо мэтгэлцдэг. Чи юу гэж бодож байна? Үгүй би ингэж адилхан юм уншсан ч гэсэндээ маш олон өөр үзэл бодолтой байж болдог тий. Тэгэхээр нөө үзэл бодлын ялгаа гэдэг зүйлийг суулгаж муулгаад ингээд арай нэг гайгүй болсны дараа хүн тэрийг утас үзээд энэ бас ийм байж болох юм байна. Эсэргээр бас энэ чи ийм байж болно шүү дээ ч юм уу тий. Нэг юм шийдвэр гаргах төвшин сайжрах тусмаа технологиг ашиглавал илүү хурдцтай тэр технологиос хоцорно гэж юугасаа байхгүй. Суур хөгжлийн бид нар ур чадруудаа сайжруулсан тохиолдолд хизээч одоо хүн технологиос хоцроод одоо нэг тийм юу яваад байгаа шүү дээ. 6 настайтай код бичиж сурахгүй бол хоцорлоо. Айгуна. За эргээгээд дахиад нэг гэрийн инсентив гэдэг талаар ингээд ярихад асуухад ер нь эцэг нар маань юун дээр хамгийн их хаалтдаг юм шиг санагддаг вэ? Айгу ингийн асуулт. Яг л саяны асуудал байна. Гэртээ ирсэн би гэртээ хүүхдүүдтэйгээ одоо гоё цагийг өнгөрөөж байгаа гэж бодож байгаа ч гэсэндээ ярилцдаггүй. Ярилцъя гэхээр мэдээж магадгүй тодорхой хэмжээнд ингээд хүүхдэн ч ярьдаггүй өөрөө ч ярьж мэдхгүй ингээд асуудлууд байгаа даа шүү дээ. Тэгэхээр тэрийг одоо хамгийн одоо энгийн сэдв бол дуртай YouTube үүснийхаа дараа хоёулаа ярилцах. Хоёулаа бүрийг нэг подкаст ингээд эхлүүлснийхаа дараа хүү энэ бүрий цаа юу гэж хэлчихв гэд нэг асуух. Тэнгүүт нь хүүхд нь үгүй штэ ингэж хэлсэн ч юм уу те. Бүр ингэж ярих сэдв байхгүй бол ямар ч хамаагүй нэг тийм юмнаас эхлэеч гэж аахгүй юу. Тэгэхээр энэ харилцан яриа юуны ч хамаагүй талаар бэжэж бидний энэ тархинд байгаа тэгээд нөгөө нэг буцаад ингээд critical thinking гэдэг байгаа өөрийн гэсэн үзэл бодлоо илэрхийлээд байгаа ямар нэгэн сэдвийн талаар ээж аавтайгаа ингээд маргалдаад нөгөөдхийг нь ээж аав нь сонсоод хүү тийм биш те чиний зөв ч юм уу те эсвэл чиний буруу үгүй тийм байхгүй ч юм уу хамаагүй юу байсан хамаагүй зүгээр тэнд нэг юм яриа өрнүүлээд гэр бүлийн орчинд ингэж одоо хоорондоо харилцаж сурч ээж буцаад нөгөө нэг анги хамтаа олон нийгмийн орчин дээр гараад өөрийгөө одоо чөлөөтэй илэрхийлэх рүү орох гэдэг байна. За тэгвэл одоо арай нэг жоохон том юу гэдэг агуулмжтай сэдв гэх юм уу? Ер нь угаасаа яаж ч утсан бид нар бүгдээрээ л мэдчихэж байгаа. Ер нь хамгийн том чухал хоёр салбар болохоор боловсрол эрүүл мэнд те. Монгол хүн эрүүл байх хэвээр, Монгол хүмүүс боловсралтай байх хэвээр. Тэгжээш л бид нэр ирээдүйдээ илүү гэгээлэг тэр хүсэж байгаа ертөнцөө бүтээх гэдэг байна. Гэтэ наагур цаагур төрөл бүрийн л ингээл мэдээнүүд харж ангууд бол салбар ийм асуудалтай, тийм асуудалтай байна гэд маш олон зүйлүүд байгаа даа л та. Тэгээ бид нарт нэгт итгэл найдвартай байх ёстой юу те. Ингээд хүүхдээ ингээд л те айлч сургууль бай, айлч ингээд болсон системд оруулсан чи итгэж болох уу? Тэгээд ямар асуудал ер нь ээж байгаа гэдэг хүн ингээд засаасаа энийг ийм болгочихосоо гэж хүсдэг вэ? Боловсролын салбарт ажиллах одоо миний болсон шалтгаан гэх юм бол үр дүн ерөөсөө л эхний өдөр ажиллаад хоёр дахь өдөр мэдэгддэг. Би өмнө нь болохоор ингээд бизнес консалтант ажилладаг байсан. Тэгэл ингээл нэг баахан Excel дээр ажиллаад баахан нөө PPT бэлдээл тэгэл $100,000 хэмнсэн гээл гоё репортууд гаргадаг. Гэтэ яг $100,000 хэмсэн ч юм уу хинч мэдэхгүй те. Надаа нөгөө нэг ерөөсөө амьдрал дээр тэр маань хэрэгжиж гинүү гэдэг тэр мэдрэмж айгу хол аваад идэгсэн байхгүй. Тэгсэн чинь боловсролын салбарт ороод яадаг вэ гэхээр зүгээр нэг коридорч явж байгаа хүүхдтэйгээ хүү за сайн уу чи ямар гоё хувц өмссөн гэл хэлэхэд маргааш нь хүү багшаа гэл гэдэг. Хүү багшаа та өнөөдөр хаана манай ангид орох юм уу гэл ингээл тэ нэг яриа өтцөө хүүхд ингээл буцаал нөгөө багштайгаа ингээл гоё улам харьцах гад байдаг ч юм уу тэ. Эсвэл нэг хүүхдэд ингээл нэг жоохон урмын өгчлжэнгүүд ингээл шал өөр болцсон тэрийгээ ингээл хийж авахыг харах ингээд асар том импакт аваад байгаа байхгүй тий. Хүний амьдралд яг шууд үр дүн одоо маргааш нь үзүүлж болдог салбар байгаа. Тэгэнгүүт энэ салбар дотор бид нар ингээд нэгдүгээр нөгөө хүртээмжийн асуудлыг шийдэхгүй бол одоо 50-60 хүүхдтэйгээ яваад ах юм бол бид нар ямар ч гоё хэмээг авчирсан хийж чадахгүй шүү дээ тий. Одоо бүрий та одоо хэдэн хүүхдэд жишээлбэл хамсуулгаж байгаад лекц уншуул хийж чадах уу? Тэсний нэр 20 за ихтэй 30 дотор л юм да тий. Тэгэнгүүт одоо тэр тондол хэдүүлээ хөргмөр байгаа даа тий. Энэ дээр миний одоо хамгийн гэгээлэг хардаг зүйл байж болох юм байна гэж харж байгаа зүйл юу вэ гэхээр ковидын дөнгөж дараачлуу
цэцэрлэг бид нарт цэцэрлэгт хүүхдүүд орж чаддгүй ингээл уйлаа майлах болол байдгсэн. Тэрийг шийдсэн. Өнөөдөр хинч цэцэрлэгт орж чадахгүй гэж ярьдггүй анзаарч аваа те. Нэрээд юм байна те. Тэрийг яаж шийдсэн бэ гэхэлэр төр хувийн хвшил хоёр хамтарч ажилласан байхгүй юу? Яа тэгсэн юу гэсэн бэ гэсэн чинь угаасаа цэцэрлэг хүрдэхгүй юм байна. Бид нар ч маш олон хүүхдтэй болчихжээ. Одоо улсын сургууль бид нар 20 тэрбумаар нь ингээл барайл 100 цэцэрлэг энэ жил оруулна гэж угаасаа байхгүй. Яасан бэ гэсэн чинь хотгон болгоны доор нэг юм өдөр өнжүүлэх байгаа юм байна. 3 өрөө байртай нэг хүн ингээд нэг хүүхдүүд аваад байжсэн чинь сургууль хувьсах зардал өгөө. Тэгээ наад хүүхдүүд чинь 50% бид нар улсаас угаасаа зардал гардаг учраас төлөе. 50% та нар одоо тэр төлбөр мөнгөө нэцгээс нь хав. Тэгээд ингээд цэцэрлэг ямар бүх хүүхд цэцэрлэгт орсон тэр жил. Тэр өдөр өнжүүлэхийг ерөн цэцэрлэг болгоод гэсэн үг юм биш үү? Тийм. Тэгэхээр хувийн хвшлийн одоо цэцэрлэг шиг үйл ажиллагаа явуулж исэн газруудтай улс хамтрал бий болгосон. Тэрийг бараг одоо жилийн дотор шийдтсэн. Тэ 9 сарын 1-ний эхлэхээс өмнө шийдэл нэг онлайн юутай болсон хороо олгондоо хүүхд цэцэрлэгт явдаг болсон. Тэр бол асар том одоо шийдэл байж чадсан байхгүй юу? Тэнгүүд өнөөдөр одоо ямар ч цэцэрлэгийн асуудал шийдэгдсэн бол дараагийнх нь бага сургуулийн асуудал, дараагийнх нь дунд сургууль, дараагийн нахлах сургуулийн асуудал гэж харж байгаа байхгүй юу? Тэгээ энийг бид нар 3 ээлжээр 3 цагийн зайтай ороод 60 хүүхэдтэй биш байлгахын тулд яахын аргагүй саяных шиг арга хэмжээнүүдийг төр хийх ёстой юм шиг харагдаад байгаа байхгүй юу? Одоо шийдэл нь маш ойлгомжтой цэцэрлэг дээр хийж болсон юм бол одоо хувийнхтэй хамтраад сургуулиудыг бас ингэж чөлөөлөж. Тэгжээж бид нар энэ нэг 30 хүүхэдтэйгээ багш нар нь ажиллаад үр дүнтэй байл та. Багш хүн болгон хүүхд толноо сайжруулчих юмсан гэдэг сэтгэл ингээд бүр ингээд сэтгэлэн зорогдоод яваад байгаа шүү дээ. Энийгээ ингэчих юмсан мó тэрийгээ тэгчих юмсан гэж шүн унтахтаа хүртэл бодоод тонж байгаа. Тэгэхээр энэ ачааллыг багасгах юм бол бидний ирээдүй маш өндөр гоё харагдчих гэж боддог. Зөв. Гэтэ нөгөө талаас ер нь боломжтой гэж хардаг. Жишээлбэл улсын их сургуулиуд биш хувийн их сургуулиуд болонгууд нь айлгах улсаас өөр байх гээд ондоошох гэ тэгээ төлбөрөө илүү өгт нэмдэг замаар ч юм уу те янз бүрийн замаар л ондоошох гэж үзээд баг илүү хол байх гэдэг байгаа юм шиг тийг зүгээр анзаарахтаад байдаг хөө сайн сургуулиуд бэлгэж тэр тал дээр юу гэж бодож байна. Тийм тэр тал дээр угаасаа саяны ярьсан жишээн дээр жишээлбэл ингээл төртөө угаасаа хамтрахгүй манайх нөгөө элит цэцэрлэг те одоо угаасаа л им цөөхөн хүүхд авдаг ингэдэг тэгдэг гэдэг нь байдгаараа байна. Буцаад дийлэх тохиолдолд магадгүй энд дунд жижиг болон дунд одоо сургууль цэцэрлэгүүд хамтрах магадaltaй байх айгүй өндөр шанс байгаа юм шиг байна. Тэгэхээр буцаагаад сая айгүй гоё хөлтэй болсон шүү дээ. Боловсрол спортлуу 1% татвараас чөлөөлсөн орлогод орж болдог болсон. Тэгэхээр энэ хөнгөлөлтийг ашиглаад энэ нэг хамтралаа дэмжих юм бол хувийн хвшлүүд хангалттай энийг дэмжих байх гэж боддог байхгүй юу? Зөв. Одоо ингээд өөрөө 6 жил боловсролын салбарт ажиллахад хамгийн хүнд хэцүү зүйл ер нь юу аах вэ? За эцэг их хүүхдээ маш буруу шахах тэр бол хамгийн хэцүү харагддаг зүйл. Мэдээж тэр гэр бүлийн асуудал гэхдээ хүүхдээ айгүй тийм гэр бүлээсээ стресстэй ирээд тэр стрессээ ингээд анги дээрээ гаргана, бус хүүхдүүдтэй гаргана, өөрөө юмаа сурхаа болно ч юм уу те. Тэгэнгүүт тэрийг харах хамгийн хэцүү байдаг. Тэгэхээр нөгөө саяны ярьсан багаар гэртээ хүүхдүүдтэйгээ ярьж суралцах гэдэг юмд одоо эцэг бид нар суралцмаар байна. Хүүхдүүдтэйгээ ярилцахгүй явах тусам тэр зааг өргөсөөр агаад ингээд нэг юм хоёр тусдаа биенийг одоо үл ойшоосон ч юм уу юм харилцаатай болчоод тэгэд энэ бол хамгийн одоо өсвөр үед дээр явж байгаа хүүхдүүдийн дунд харагдаж байгаа зүйл байна. Зөв. Окей. Тэгэд бүх юмны үндэс боловсролын үндэс нь бараг харилцаа болж таарч тийм байна те. Өнөөдөр яриа бол яг л тийшэл дүнэлт нь орж ирж байна л та. Тэгээд угаасаа зарим найзууд харахаар бас өөр юм байт. Тэндээ цуг хүүхдийг ингээл авах гээл очмочингууд нь өнөөдөр юу хийсэн, тэр найстаа тоглосон юм уу, тэр найстаа тоглосон юм уу ингээл яриад явж байгаа эцэг нэрээ харахаар угаасаа хүүхдүүд нь бүр хамаагүй ингээд нээлттэй болчихсон. Яг зөв те. Тэрийг л одоо бид нар нэг алгасахгүй те 18 нас хүртэл эцэгтэйгээ тийм харьцаатай хүн цаашдаа бүх хүнтэй амьдралын туршид аягүй гоё харьцаатай гэсэн үг байхгүй юу? Тэгхийн бол буцаад одоо тий хүүхэд нь явж байгаа 40 хүрлээ эцэг хийхтэйгээ харьцаа хүртэл маш гоё юм. Тэгэхээр хэдүүлээ тэрийг л бодож тий урт хугацааны энэ нэг юмыг одоо тууштай хийх хэрэгтэй байгаа тал. Зөв. Бас нэг сэтгэл зүйн нэг юм уншижсэн чинь хүүхдэд нөгөө нэг эмэгшил хамгийн чухал байдаг. Буюу одоо англи дээр бол attachment. Эцэгийнхаа ингээд хайрыг нь авах, тэрийг нь ерөөсөө орчин цагт ингээд авахгүй алгасаад айллна.
завгүй бизи хичээл шахах ч юм аягүй олон асуудлуудаас болоод хүүхэд энийг шиггүйгээр том болчингууд нь нэгт өөрийгөө хайрлаж чадахгүй. Тэгээ хоёрт нь олонгууд нь 90 тойрны хүмүүсээ хайрлаж чадахгүй. Дандаа өгөх авахын тийм харилцаанд орчдөг. Тэрнээс энийг шигэх одоо нэг гэдэг чинь болохоор зүгээр л дан цэвэр нэг талаасаа өгөх нөгөө талаас нь зүгээр л тэрийг хүлээж авах тийм процесс агаад байгаа шүү дээ. Тэрийг нь боловчдөг гэсэн тэр судалгаа бас санаанд орж ирж байна. Тэгээд манай Монголын гоё үгнүүд байгаа шүү дээ. Нөгөө гэрээд сад, биед сад, гэрээд сад, төрөөд сад гэдэг шиг яг хүний яг их үндэс нь яг саяны бага насны 3 нас хүртэл хүмүүжил байгаа. Тэрнээс цааш болохоор бага ангийн хүмүүжил, гэр бүлийн хүмүүжил тэгэл ерөөсө дунд ангиас баг эцэг нарын оролцоо маш сулардаг. Тэгэхээр ерөөсө бага ангитаар л сайн ажиллаад өгч болчих гээд байгаа. Яг үнэ. За ерхэд нь бол ингээд энэ удаагийн дугаар маань өндөрлж байна. Тэгээд айгу би бас өөрөө нэг хөөгдгөө болохоор яг зөв асуултаа тавьж чадсан эсгээ бол мэдэхгүй байна. Тэгээд одоо хизээ юу лээ? Эсэлтээ авч эхэлж байгаа юм лээ. Эсэлтээ аваад эхэлсэн байгаа. Одоо тэгсэн сараас үйл ажиллагаа эхлээд гой сонирхолтой хөтөлбөртэй гой сургууль болоод нэг жишг үзүүлэх хаа гэж найдаж байна. Окей, nice. За би мэдээллүүдийг нь доор оруулчих. Тэгээд нүнтэй цаг цаваа гаргаж манай подкастт орсонд баярлалаа. Баярлалаа. Цаашдаа ажилд амжилт хүсье. За амжилт хүсье. За ингээд дугаараа өндөрлж байна. Баяр та.